Сайн байцгаана уу сонсогчдоо, кино шиг амьдрал подкастын дараагийн дугаарыг бичгээ сууж байна. За манай сонсогчид намайг олигтой хоо шиг уртхан дугаар хийгээч, олон цагт л уншаач гэж загинсан. Тэр дагуу өнөөдөр нэг гайг уртхан шиг дугаар хийж идэ гэж бодож сууж байна. За нэмж хэлэхэд манайх 16-аас доош насны хүүхдүүдийн захилыг уншихаа болж байгаа шүү. Учир нь тэр хүүхдүүд маань одоо эцэг эхийн зөвшөөрөлгүй тий одоо ар гэр бүлийн нууцыг задруулах байдлаар захидлуудаа бишээд байгаа учраас тэр хүүхдүүдийг шууд алхасж байгаа та бүхэн маань зүгээр л сонсоод явж болно. Тэрнээс загтал бичээд бол хэрэггүй би дахиж уншихгүй гэдгээ дахин бүр цохон тэмдэглэмээр байна. Ингээд өнөөдрийн дугаар 6 загтал уншигдана. Эхний загтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Танахыг байнга сонсдог сонсогч нь байна. Би 8 дугаар ангид байхасаа ангийнхаа бас хамар хашааныхаа хамтдаа тоглож өссөн унган багын найз нэг их гойхон нүдтэй хүүгийн бараг л нүдэнд нь дорлож үлээ. Энэ маань сүултээ миний анхны бөгөөд цор ганц хайр минь байх юм гэж мэдээгүй явжтэй. 1997 оны хавар 10 дугаар ангиад төгсөөд их сургуулийн хувиар авч бөөн баяр болж байсан дурсамж саяхан юм шиг тод санагдаж байна. Тэр жилийнхээ намар буйдхан жижигхэн сумын төвөө төрсөн гэрээ хайртай аав ээжигээ бас нөгөө гойхон нүдтэй хөвгүүнээ анх удаа орхиж явж үлээ. Хотод очиод оюутны байранд найз охинтойгоо ороод гэрээ санаж хичээлдээ яваад завгүй байсаар ихний улирал дуслаа. Өвлийн амралтаар нутгаа зориход зам хорогдохгүй мөн чих яарч үлээ. Нутагтаа яараагүй шүү. Анхны хайрын эзэн хамар хашааны гойхон нүдтэй өндөр хөөдл яарсан хэрэг. Гэртээ ирлээ. Хашааны завсраар олж харах гээд ис чадлаа. Гайхаад л дотроо намайг ирсэн гэж мэджил баймаар юм. Ороод ирэхгүй байх таа гэж хүлээгээд л. 2 хонлоо сураг байсангүй. Би ч гайхаад гадуур гарч сураг сонсохоор шийдлээ. Сумын төв маань жижигхэн юм болохоор гараад л захын хүнээс сонь сайхан ховж ивийг сансан шүү дээ. Тэр ч зарчмаар нөгөө гойхон нүдтэй залууга найз охинтой болоод бүр хамт амьдрах шахуу байдаг тухай сонслоо. Энэ хар мэдээг сонссноос хойш нэг ч удаа гэрээсээ гарсангүй. Аав ээжтэй туслаад өдөр хоногийг өнгөрөөлөө. Гэхдээ би ямар өөрт нь сайн гэж хэлсэн ч биш. Намайг хамгийн сайн найзаал гэж бодож байгаа шүү дээ гэж өөртөө хэлсэн ч нэг л худлаа юм шиг санагдаад нэг л санаа өөрөөс нь л сонсвол үнэм шиг юм шиг. Сэтгэл санаа гэж шалаар нэг юм. Ийм байдлаа 3 хоног болж байтал нэг л үдж тэрмэн ороод ирлээ. Манай хоёр айл олон жил хамар хашаанд байсан болохоор бид хоёр багаасаа л 2 гэрээрээ чөлөөтэй орж гардаг байсан юм. Би чин тогтлоод хоолойж ичрээд нөгөө найз охин тэрэн ч сонирн биш болоод явчлаа шүү. Тэгсэн нөгөөх маань чи ирсэн юм бол хэлэхэд яадг юм бэ? Би чамайг ирсэн гэж сая л сонсоод шуудхан ороод ирлээ гэж байна. Би худлаа яваад байгаа чи найз охинтой болоод завгүй байгаа юм шүү дээ л хэлээ. Өө чи олоод сонсчихсон уу гэж байна. Тийм ээ би юу ч сонсон штэ гэсэн чинь муухай нэмсгэлээд юу ч хэлсэнгүй. Би ямар үний юм уу гэл таньвш. Энэ яриа тэгсгээд л өндөрлөв. Харин тэр яг л өмнөх шигээ шүндүл болтол хамт байж байгаад л гарлаа. Бид хоёр хамт байхдаа ярих юм өрдөөч дуустдаггүйсэн. Тэрнээс хойш намайг явтал 17 хоног бид хоёр өдөр бүр хамт байлаа. Яг л урдын адил сайхан хിവэрээ. Гэхдээ л бид хоёр хин нь би чамд сайн тэр гэж ярьдаггүй байсан. Ингэж явсаар явахын яг урд орой нөгөөх чинь хоёлаа гадуур жаахан алхах уу гэхээр нь за яшгаа найз охин чинь харчихна гэсэн чинь харсан ч зүгээрээ чи бид хоёрыг зүгээр найзууд гэж мэдж байгаа. Би чамайг явтал чинь хамт байна гэд хэлчихсэн гэж авдаг юм да. Би арай өөр юм сонсхийг хүсэж байсан болохоор ингээл бүх зүйл дууслаа гэж бодоод маш их гомдсон ч за тэгвэл гарыгээд хамт гарсан. Энэ уйтгартай үчи маргааш би хот руу буцлаа. Зуны амралтаар нутаг явсангүй. Хотод ахын да хүүхдийг нь харахаар үлдлээ. Нөгөөх гой нүдтийг нэгэн удаач марцсангүй. 2 дугаар курсын номор бүтэн жил араас гуйжгүйсэн дээд ангийн хүүтэй үерхлээ. Энэ залууг би одоо ч өрөвддөг юм. Бүтэн 3 жил тасралтгүй намайг аргадаж гуйж үерхсэн нэр зүүсэн дээ. Тэгээд төгсөөд нөгөө л гойхон нүдтэй сэтгэл хорогдоод сумандаа ажиллахаар боллоо.
Нөгөө гойхон нүдэт маань нөгөө охинтойгоо нэг их албан ёсоор үерхэд байсан ч юмгүй тэгсгээд болсон юм билээ. За ингээд шинхэн мэрэгжилтэн гойхон нүдтэйгээ үерхэгүйч байнгын хамтдаа. Хүмүүс бол бид хоёрыг бараг л гэрлэх гэж байгаа гэж боддог байсан байх. Гэхдээ бид хоёр бол зүгээр л найзууд байлаа. Миний гараас хөтлөөд л явна. Өдрийн ихэнхийг манайд л өнгөрөөнө. Ингэж нэг жил аз жаргалтай өнгөрөөсний дараа би ер нь л сайн гэдгээ хэлье гэж бодоод нэг орой салхилаад алхаж яваад хоёр гараас нь барьж нүд рүү нь харж агаад би чамд сайн харин чи гээл хэлчихлээ. Харин нөгөөх маань юу ч дуурсангүй. Би жаахан эвгүй адилд ороод цаашаа юу ч ярилгүй явсаар гэртээ орлоо. Тэр өдрөөс хойш бид хоёр нэг л хөндий болчихсон. Хэлдэггүй байж даа гэж харамсаад л. Ингэж явсаар намар болж би 2 дахь их сургуультай сурахаар явж аав ээж хоёр минь намайг дагаад хот руу шилжихээр болж нэг мөсөн нутгаасаа явах үедээ түүнтэйгээ уулзаад бүх л сэтгэл зүрхээ илчилж уйлжиж үзлээ. Гэвч тэр чи бид хоёр тийм байх ёсгүй зүгээр л найзууд байцгаая гэж хэлээд салсан юм да. Тэрнээс хойш олон жил өнгөрч эхлээд би нөхөр 2 хүүхэдтэй дараа нь тэр их нэртэй болж 3 хүүхэдтэй боллоо. Тэр олон жил нэг ч уулзаагүй. Гэвч би нэг ч өдөр мартаагүй. Харин өнгөрсөн 100 ангийн 30 жилийн уулзалт болоход гигээн дүүрийг нь харлаа. Нөгөө л гойхон нүд яг л хിവэрэ. Миний зүрх сэтгэлч яг л хിവэрэ. Бид хоёр бусдаас ялгарах юмгүй. Хүн хараад биднийг урдны харилцааг мэдэхгүй энгийн л уулзлаа. Харин автобусанд суугаад амралтын газар руу хөдлөхдөө тэр надад гар утсаа өгөөд чи зүгэндээ хичих гэв. Би ч чимээгүй аваад л цонхилчглээ. Харин маргааш нь гинэт нөгөө хуудсыг санаад хүүе чи утсаа авч их нартайгаа ярьдаггүй юм уу гэсэн чинь зүгээрээ залгуулчи аваад ярьчих. Намайг чамтай хаардахгүй чи бид хоёрыг сайн найз гэж мэдэж байгаа гэж авсан. Би үнэхээр гайхлаа. За ингээд оройн үннээ хэлэх тоглоом тоглоно гэд манай ангийн нэг гал хөөхөн нөгөө хідэн залуучуудыг чинь анхны хайраа хэлгээд л шахаж өглөө дөө. Нөгөө хідэн чин үнчээсээ хол ойрын танихгүй хүн хэлээд л байлаа. Гойхон нүдтийн ээлж ирсэн чинь чухам хоолоогоо засаад л олон жил нууж авсан үннээ одоо та нартаа хэлье гэснэ. Бүр багасаа надад сайн байсан анхны бөгөөд цор ганц хайр минь байсан. Харин та нартаа хэлмээр санагдаад хэлчихлээ гэж авдаг юм да. Юу вэ? Энэ олон жил хүн цав очиход гэж бодоод уур хүрээд л сууж байлаа. Гэвч бид хоёрын донд юу ч болоогүй, болохчгүй. Яагаад гэвэл тэр бүхэн нанднаараа л үлдэг. Дараа нь бид хоёр хойлох наавалцахад би чамааг өөрийгөө чамд нанднаараа үлдээ гэж багасаа боддог байсан. Тэрүүгээр минь ч боллоо. Хоёлаа ямар нэг дотн харилцаа үүсгэсэн бол мууд нь сайнд нь магадгүй өнөөдөр нэг нэгээ яг тэр үе шиг хайрлахгүй байх байсан. Харин өнөөдөр чи надад би чамд дэндүү нандан ирэхмээрээ байгааг би мэдэрч байна. Энэний төлөө сэтгэл зүрхээ ихчл залаалсан доо. Чамааг ихч сансан, гүгээд очмоор л байдаг байсан. Гэвч тессэн гэж хэлсэн. Би ч бас хож минь зүв байжээ гэж бодсон. Миний амьдралын зарчим үнэнчл байх ёстой гэсэн аав ээжийн захиас хоёр нийлээд сэтгэл зүрхэнд заларчихсан болохоор нөхөртэй болоод л ёстой түүнийг хуурахгүй дээ гэж бодсон. Тийм ч болоод нөхөртөө чин үнэнч сайн хүнтэй ч суусан. Гэхдээ л нөгөө гойхон нүдтэй сэтгэлийнхээ гүнд хайрласаар л байгаа. Нэрэл бид хоёр бие биендээ эрхэм нанд үлдсэн юм билээ. Харин би нөхөртөө хайртай биш, зүгээр л хүндэлдэг, талархдаг, бахархдаг гэсэн захидлыг нэгэн сонсогч маань илгээсэн байна. За анхны хайр хизээш мартагддаггүй юм шиг байгаа. Миний хувьд анхны бүх юм анхны хайртайгаа суусан өөрийгөө би их азтай гэж боддог. Хэрвээ нөхөртөөгөө сууж амжаагүй байсан бол би өнөөдрийг хүртэл магадгүй сэтгэл зүрхэндээ хичнээн нөхөртэй болсон ч гэсэн үргэлж санан дурсах байсан бахаа гэж боддог. Яг тэр сэдвийг хөндөж бичсэн сонсогчдоо маш их баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би өөрийн амьдралын мартаж чаддаггүй бүхнээ та нартай хуваалцахаар шийдлээ. Ястал цэцэг шиг 19 наснда айлын дунд хүүтэй суусан юм. Миний хань надад үг халдаахгүй хайрладаг байлаа.
Хадам ээж над руу ямар нэг үг үйлдэл хийхэд л шууд хажууд нь хилээд улаан цагаан өмөрнө. Харин хадам ээж болон түүний минь эгч нар ястай шоломнод байсан да. Нууцаар дотор хувцсыг минь хогийн савнд хийн жирэмсэн болоод хорлогоо өгсөн чинь тээж чадахгүй бол үхснээ ээж жирэмсэлсэн гэж загнана. Охин нь яг адилхан жирэмсэн хайжууд сууж байхад шүү дээ. Хүмүүст манай бэр хор тавдартай өнөө маргаашгүй болсон гэж ярина. 4 настай охиныг минь ихийгээ дуурайсан яа гэж загнасан байсан. Ээжээ яа гэж юу жоон гэж асуухт нь сэрт хийж хинээс сонсон гэж байж хэлүүлээд шоконд орж байлаа. Ээжийг минь ганц удаа охиноо эргээд ирэхэд нь алтан бүчний хулгайд сэрдэд цүнхийг нь шалгах гэж дайрсан. Лам бөөгөөр явж будаа айлс авчирч миний араас цацна. Төрсөн дүү минь ирээд хэдхэн минут суухдаа танаа хадам ээж чи ямар амар юм бэ? Толны өмнө зогсоод ямар нэг үйл хийгээд байх юм гээд бүр гайхаад сэжиглээд гарсан. Дөнгөж төрсөн нялх биетэй хүнээс хоолоо харамлаад уурлаад сүйд болно. Хар шөнөөр нялх хүүхдээ уйлууллаа гэд зодож хөөж гаргана. Энэ бол энгийн л жишээ. Нөхрийг минь хөдөр ростоор ажилд явахт нь л болдог асуудал. Нөхөр ирлээл бол хайрт охин минь гэж гүйгээд хамаг хоолоо зөөж хөл гар барьж эргүүтнэ. Нөхөртөө их хайртай болохоор ээж эгч нартай хагаралдуулахгүйгээд зөндөө твчиж ухаан гаргаж байсан. Гэвч хань минь ажиллаа хийж яваад осолд орж бурхан болсон. Ханаа өнгөрөөд ажил явдал болоод хаалтан хайрцгийг нээлгээд ирэхээр нь хань ижлэн юмчин гэд харах гэсэн чинь надад харуулаагүй. Чи харж яах гэв гэсэн. Нөхөр өнгөрсөн цагаас 49 хоног дуустал хадам ээж эгч нарын аимшигт дарлаас болж хүүг минь дүүг минь чийлалсан гих аимшигт үгсээс нь болж сэтгэл гудралын дээд зэгт хүрээд амиа хорлох тухай байнга бодож өөрийгөө өрсдөөгийн хамт үлдээхийн тулд сэтгэл зүйч аваад явж байна. Баг багаар эмчлэгдэж байгаа бололтой. Эхэндээ сэтгэл зүйчтэй уулзсан өдрөөс эхлээд 7-оос 10 хоног босох тэнхэлгүй ямар ч хүчгүй болдог байсан бол одоо хүнтэй ярихтайгаа болж арай дээрдэж байна. Би их олон зүйлийг твжиж амаа хамхиж явжээ. 49 хоногийн дуусаад л хадмуудаас бүр мөсөн холбоогоо тасалсан. Одоо цээж дүүрэн амьсгалж явна. Тэднээс холбоо таслаагүй байсан бол өдийд би өгчихсэн байх. Хүмүүсээ амьдтаа бинээ хайрл. Хүн тисэж твжсэн бүхнийгээ сэтгцэн эрүүл мэндээрээ төлдөг гэдэг юутай үнэн үгүй гэсэн загтал ирсэн байна. За тэгээ загтал бичсэн сонсогч байгаа чангаас чанга тэрвэрээ ингээд дараагийн загтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Хэдэн өдөр бодож байгаад өөрийн тулсан бага насны хар бараан дурсамжаа бичье гэж шийдлээ. Манайх Өвсгөл аймгийн жижигхэн суманд амьдардаг байсан юм. Тэр үед архитал газар авсан, ирэмгүй ууж хоорондоо задлаж, ихнэр хүүхдэд дарамталдаг, түүнийг нь энгийн л зүйл мэд хүлээж авдаг үе байлаа. Тэр байтугай архинаас болж өгөх нь жирийн нэг үзэгдэл. Миний бага нас яг энэ орчинд ээж дүү хоёртойгоо хараа хуушуун хинэж мэдэхгүй балгаас дотор илгээ тэрвэр унтдаг байлаа. Манай ээжийг завлан утсан. Төрөөсөө их нь голж, имэн цааны сүгээр хүн болгож, арай ухаан ороод юмны наадах задахыг дөнгөж ойлгож эхэлж байхад нь согтуу багийн ээжийг минь хүчэнтчихсэн. Ингээд ээж минь 16 настай даа ээж болж, тоглож гүдэг насандаа гэрийн авгаа болж, ах дүү нартай ад болж ирсэндээ. Тэр тундаас бага эрэхтэй дүүний ээжийг минь үзэхгүй. Байнга зодно, элдвэр хэлнэ, хүний оснаас үнэхээр гаж зодож тамладаг байлаа. Би хамгаалах гээд чадахгүй өөрөө зодуулаад л дуусна. Хаа газрын хүн дүүчин согтуу байна гэж хэлэхээр ээж минь гар салгалаад тэрхэн зур гэр минь зэвхий дагаад ирдэгсэн. Тэгтлээ айдаг байж дэг хөрхий. Намайг дунд ангид орох үед хойд ав гэхүү манад ирлээ. Анхандаа үнэхээр гоё байсан. Ээжийн дүү нэрж дарамтлахгүй хүссэн үедээ тоглоно, идэн, инээлтэн. Согтуу хүнээс жаахаа байв. Жижигхэн бар гэртээ элбэг хангалуун амьдраагүйч ийлэг бүтэн амар амгалан байхыг тэрл үе мэдэрч үлээ. Өрх толгаалсан эмэгтэй хинч хамаагүй дээрлэгдэг юм байна гэдгийг би тэр үед ойлгож эр хүнээр хамгаалуулсан мэдрэмж төрж байлаа. Хөөх, ийм гоё амьдарч болдго юм уу гэж бодсон. Дэндүү гимээр дэндүү гинэн сайлхан бодол байжээ. Анх удаа найзуудтай болсон би хийцүүхэн амьдралтай ч хичээлдээ толгой цогтөг ангийн гавлан байлаа. Ээжтэй санаа зовох зүйлгүй аав байгаа гэж бодохоор л нар жаргатал тоглоно.
Нэг зууны амралтаараа хөдөө хичээндээ очиод хэд хоноод ирэхэд ээжийн би өмнө нь дүүдэд задуулж байснаас ч илүү хөхөрч бязарсан нүд нь улаасан байсныг тодоос тод сандаг. Ээж уйлаал юу ч хэлж чадаагүй. Сүүлд сонсоход хойд авд хин нэг нь ээжийг олон хүний үрд орсон хүүхэн гэж худлаа харьсан юм билээ. Тэрнээс хойш 7 хоногт нэг заддаг байснаа сүүлдээ өдөр болгон шахуу цогт уурж агсан тавьж заддаг болсон. Би жаахан дүүгээ хайчхан гэж бодоод дулаан ховц өмсүүлээд харахууд хашааны болон тавьчихдаг байсан. Өөрөө бол ёстой ээжигээ өмөрч аллцсан шүү дээ. Сүүлдээ цусыг нь гартал ан ман үзэлцдэг болов. Үеийнхэн маань намайг муухай аштай, царим муутай гэд гадуурхна. Ангийн зарим хүүхдүүд мэддэг болохоор хэдхэн хүүхдэл надтай найзлана. Ингээд л би хүний өмнө чанга ярьж чаддаггүй, алдаа гаргахаас айдаг, шийдвэр гаргаж чаддаггүй, даруухан дотгошоогоо их юм бодсон нэг юм боллоо. Манай сумын таньдаг хүмүүс намайг хүн гэж бодохгүй. Энэ нэг ааш мотой амал гин, айлын аваа шиг л гин. Би тоогоогүй. Тэд нарын ам, миний амьдрал хоёр тустай зүйл гэж өөртөө урам өгнө. Намайг ийм татгшоогоо болж байгаа гэж минь анзаараагүй. Аргачгүй биз. Тэр үед тэр суманд хүүхдээ анзаарах гэсэн ойлголт байдаггүй байлаа. Хойд эцэг маань дарамтласаар цагдаад өгөхөр буцаагаад явуулчихна. Буцаж ирээд бүр аратан болно. Намайг ч юм уу цагдаад өг. Тэд нар чинь та нарыг хамгаалахгүй. Тэд нартай чинь би хамт арх уугаад найз болоод ирлээ гэд нэг удаа манай ангийн 2 хүүхдийн хажууд ээжийн бүх хувцсыг тайлаад нөв нүцгэн идэрхсэн хүнд хөөсөн юм. Маргааш нь манай ангийнхан намайг шоолж би зүгээр л үхмээр санагдаж билээ. Тэрнээс хойш хичээл, зодон, гадуурхалт, хүчрхийлэл гээд тойроод л. Нэг сэрхэд би хүнд болгуулж байлаа. Хойд эцэг намайг боож ухаан алт олсон байсан. Тэрнээс хойш ээж энэ хүнтэй бүтэхгүй гэдгийг ойлгосон байх. Цагдаа нар нь угаасаа таахгүй ч аймгийн цагдаад өгч сүүхээр орсон. Үнэхээр амар. Хэдэн том биетэй ах нар намайг тойроод суучихсан. За юу болсон? Яар гэв. Болсон бүхнээ ярих гэд ам эвлэхгүй. Нулимс цэлгэнээд ээрч мураад ярих гэхээр байж суухан аргагүй энэ тэндээс сагнаж зарим нь бүр иймх юм дээр уйлаад аятайхан яриач чигээл. Би ямар ч сэтгэл хөдлөхгүйгээр арай гэж бүгдийг нь хэлсэн. Хойд эцгийн хүчрхийллүүдээс дурдвал цаашаа харжээ. Би ээжтэй чинь секс хиймээр байна гэд яг хажууд тэр ажиллаа хийн. Аавын сургаал гэж нэрлэдэг ярга нь бандаж тайлаад галын хачаар эмзэг эргэтнийг минь хавчна. Модон сандал өргүүлж гар ургуулж хэдэн цагаар согсооно. Унгаавал халуун тогооны хар бүдүүн кабел утсаар оруулгана. Давхар бэлгийн хүчрхийлэл явагдаж байсныг нь тухайн үедээ мэдээгүй. Угаасаа зодуулах ёстой байдаг гэд бодчихсон байсан. Миний тэнэгхэн жаахан жижигхэн насанд минь зүрхэндээ баймгүй их ачаа авсан ч хизээч гутааж үзээгүй. Одоо би хүний өмнө буруу зүгөө тайлбарлахаас айдаг. Яг дотны хүмүүстэй л эрэх дураараа зангаа гаргадаг юм. Аз болж би үнэхээр сайхантай учирсан хүн бурхан. Надад одоол жаргалтай амьдрал гэж явуулсан юм шиг санагддаг. Тайван амар амгалан амьдралыг тэр минь надад өгсөн. Миний багын мөрөдөл биелсэн гэдгээ саяхан л мэдсэн. Би одоо жаргалтай байна. Хэний ч иргэшээл дор биш. Эрэх дураараа хин согтуу ирэх бол гэж айдсгүй. Тэр байтугай арх удаг хүнч манад ирэхгүй. Одоо хүүхдээ эрхээ хуйлж ангарч 108, 107 гэд холбогдох байгууллагатай болж нэг үе бодвол сайхан болжээ. Ээж минь эргээд ургаж байгаа цэцэг шиг инээд нь олширч дуун чангараад нүд нь сар шиг ониж ирээд л тас хөхөрдөг болсон. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн гэдэг услаад л байвал ургаад л байдаг цэцэг. Өөр их чинь хүндлэхгүй байгаа газраас шууд л явчихдаг. Хатуу байгаарай. Хэцүүхэн хөрштөө айж гайхалгүй тусалж байгаарай. Үйлийн үр гэж байдаг шүү. Ээжийн баг дүү одоо болол ихнэр аваагүй, хүүхэдгүй, архиндгүй орсон хотын нэгэн бөө бүчин болсон. Хойд аавын ах дүү нар нь гэрийг нь зараад гудамд гарсан. Цусны хор тавдартай болж хажууд нь хинж байхгүй үххээ хүлээгээд л гудамд архи авууж байгаа сурагтай. Миний бага насны бараан амьдралыг мэддэг найзуудтайгаа холбоогүй байгаа. Намайг өөрсдийг нь тоохгүй болчихлоо гэж бодож байгаа. Тэр үед ээж хойд эцгээс салж бид энгийн амьдрал бүтээхээр чимээгүйхэн аймаг руу шилжчихсэн юм. Бүгдд нь сэтгэлийн амгалан хүсээ гэсэн захлыг нэг нь сонсогч маань илгээжээ. Тэгээ захидал бичсэн хөөрхөн сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн захидлыг эхлүүлцгээе.
Сайн байна уу? Сайхан хоолойтой эгэлгэн хонгор бүсгүй минь. Дэмжигч болгоно чангаас чанга тэрдэг чамаагаа бас чангаас чанга тэрвэрээ. Алдаа оноотой ч миний л амьдрал та бүхэндээ амьдралынхаа мартаж чаддаггүй хар бараан болон үргэлж санан дурсдаг сайрхан дурсамжуудаас хуваалцмаар санагдлаа. Утга найруулгаж аахан тэмхэн байж магадгүй шүү. Та мань гоё найруулад уншдаг болохоор зориг гарган бичлээ. Би айлын баг дээрээ ах эгчтэй гэсэн нэр байхаас хамтдаа амьдарч үзээгүй. Ээж маань урлагийн хүн байсан болохоор гэртээ бараг тогтдоггүй. Ар гэрээ аав минь лавч явна. Сайн хантай болохоор миний ээж 50 ажиллаа хийдэг байсан баг. Аав минь 2 м өндөр сакс тоглодог, хийж чадахгүй зүйл гэж байхгүй мундаг хүн байсан. Удаагүй би хөөхөн цагаан дүүтэй боллоо. Бид хоёр цав цагаан бондгор хүүхдүүд байлаа. Аав ээжийн найзууд намайг хөөс гэж өхөрдөж дуудана. Нэг мэтгэд сургуульд орж аав маань цуг сурж байгаа хүн шиг үргэлж сургууль дээр ирж ангийн буланг манд хүртэл хийж өгнө. Маш гой зурдаг бичдэг байсан. Хичээл тараад цуг харна. Тэмээн дээрээс нар ойрхон гэдэг шиг аавынхаа хүзүүн дээр суугаад явхад нар байтугай од ирэхс хүртэл ойрхон байж тээ. Аавын минь том биенээс айгаад хинч надад хаалтаж чаддаггүй тийм л эрх танх хямсгар охин байсан да. Аав минь намайг заавал жүжигчин болгоно гэж ярьдаг байсан. Надад тоглож чаддаггүй хүчин байгаагүй. Уяртал дуулдаг, огшдол шүлэг найруулал уншдаг, авьяас нь ундарсан хүн бүрийн хайрыг булаасан бондгор цагаахан хөөс шиг охин байлаа. Жаргалтай үе маань 16 нас хүрэх хавар хийсэн утсан юм. Миний аав хэд хэдэн үйлдвэртэй мундаг хөдөлмөрч хүн байсан. Нэг өглөө ажлаа шалгаад ирэй гэж хэлээд бид гурыг үүр торхиод явсан. Ингээд хар дарсан амьдрал эхэлж ээж маань хагас галзуу хүн шиг болсон. Энэ үед нь аавын маань бүх хөрөнгийг ах トゥ нар нь авч бид гуравт нэг өрөө байр авч өгөөд орс сураггүй алга болцгаасан. Аавын минь ажил явдалд миний ах эгч гэх хүмүүс аав нь өнгөрчөөд байхад ирээгүүд нь би тэр үедээ гайхаад л өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа ээж маань архитай нөхөрлөж эхлэв. Аавыг явснаас хойш гэр минь хар өвлөөр бүрхэж үргэлжийн нулимстай байдаг болсон. Дүү бид хоёр уйлаад аваагаа санаад л өдрийг өнгөрөөнө. Удалгүй надад хань болж байсан дүү маань аавд минь хань болохоор араас нь яваад өгөв. Тэр үйл явдал ээж бид хоёрт тэнгэр хөмрөх шиг л болсон. Бид хоёр яаж тэр хэцүү өдрүүдийг давсныг би отоож сандаггүй. Цаг хугацаа өнгөрч ээж минь архитай л нөхөрлөж би уйлж битгий уулдаа та байхгүй болчвол би яах юм бэ гэдэл. Аавыг маань байхад бүх хүн сайн ханддаг байсан ч байхгүй болсныхан дараа бүгд ор сураггүй болсон. Зүгээр л ээж бид хоёрыг нийгмээс тусгаарлсан юм шиг. Арай гэж дунд сургуулаа төгсөж их сургуульд орохын тулд байраа зарж гэр хороололд шилжин очив. Галт үл чадахгүй ээж бид хоёр нусаа хазартаа нааж, хүйтэнд хөрж халуунд халж, усаа зөөж, нүрсээ бэлдэж хэцүү хүн байсан. Тэглээгээд би муу зам руу ороогүй. Улам хатуужилтай болж, улам хийж үзээгүй ажил байгаагүй. Муу бүхнээс хол байж сургуулаа төгсөж, ажлын байранд гараад найз залуутай болж, энэ хүнтэй танилцах хүртлээр хайр дурлал, хайр халамж гэж мэдэрдэггүй байлаа. Тэр хүн надаас ах байсан болохоор халамжтай яг аавыг минь санагдулж байсан. Би дэндүү итгэсэн. Түүний ээж дүү нартай танилцаж гэр бүл болохоор шийдэж, ээж нь жирэмсэн болохоос өмнө бэрээ гуйж авна гэв. Энэ бүхнийг би ээж болон зулаа гიშгэж төрсөн гих ах эгч гэх хүмүүстэй хэлтэл тэд юу гэсэн гэж. Аав гэж хүн нь амьд сэрүүн байхад тэр хүнээс нь гуйж ав. Бид нараас биш гэж хэлсэн. Найз залуу бид хоёр зүгээр шок. Үнэхээр итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Миний нандинаж хайрлаж өссөн аав маань миний хойд аав байсныг 27 жилийн дараа л мэдэж байлаа. Ээжээс асуудал. Миний охиныг 2 сартай байсан болохоор хизээч хэлэхгүй гэж аавтай нь ярилцсан гэж билээ. Би шокноос гарч чадахгүй байтал найз залуу маань бүх асуудлыг шийдчихсэн байсан. Нэг өдөр аавтай чинь уулзгээд намайг дагуулад идэр хэсгийн хүүтэй өдөр халуун сэтгэл өвөртлөд очиход энэ насандаа сонсхийг хүсээгүй өксүүдийг сонсож байлаа. Тэр өксийг хэлэх нь байтугай бичхийг ч хүсээгүй учраас айлгасаа гэж бодлоо. Ингээд би хойд аавыгаа миний ертөнцид байсан цорын ганц аав минь гэж хүлээн зөвшөөрсөн. Би тэр хүний хизээч төрсөн аав минь гэж бодож чадахгүй. Сүүлд сонсох нас барсан гэсэн. Удалгүй би жирэмсэн болж найз залуугийн хүнээ дагаад нутаг руу очив.
Ингээд миний хайрлаж хүндэлж байсан хүн ямар авраатан байсныг нутагт нь ирээд л мэдэв. Миний хар дарсан 5 жилийн амьдрал эхэлсэн. Үнэхээр одоо бодохоор л шар ус босож өөрийн ирэхгүй нулимс гардаг юм. Өглөө болгон, өдөр болгон, орой болгон задгуур донд амьдарч байлаа. Гаднаас нь харахад маш халамжтай, мундаг хүн. Хинч муу хэлэхгүй, хүн болгон намайг чи ацтай л гин. Тэр зүүн арсны цаана ямар хүн байсныг үгээр хэлхийн аргагүй. Задуулсаар байгаад гизэндэх хүүхэд минь амьгүй болов. Ингээд дахиад задуулах шалтгаан нэмэгдсэн. Нэгэн азтай өдөр тохиолж надад зугтах боломж олдов. Найзууд нь гэртээ уурж, ууж идэж найрлаж байхад нь адилхан эмэгтэй хүмүүс намайг ойлгох байх гэд нойлд орж байгаад нууцаар бүх биеэ харууллаа. Тэр хүн намайг хизээш ил газар содож байгаагүй. Их муу санаатай. Тэр найз хүүхнүүд нь миний биеийг хараад шок. Хүзүүнээс доош хөхрөөгүй, эрүүл газар байгаагүй. Тэгээд бид хойволдож тэр хүнийг тасартал нь уулгаад намайг зугтаалах ажилд орсон. Би зугтаж ээж минь тосож аваад бид цагдаад хандсан боловч миний буруу болоод хэрэг хаагдсан. Сүүлд сонсоход ард нь том хурандаа ахын байдаг юм гэсэн. Удалгүй миний буруу ахиж юм асуудал гаргахгүй гэж ээжээс минь уйлан хайлан гуйж ирээд намайг буцаагаад аваад явсан. Би ч тэгсэн. Одоо засрах байх гэж найдсан. Ингээд хотоос гараад тамийн замаар буцаад явж байгаагаа би мэдээгүй. Очоод удаагүй буцаад л аратан төрхөндөө орсон. Согтуудаач биш бүр ирүүлдэ заддаг болж халуун төмөр нэрийнхэн үзүүртэй хутга гэд тамлаж таашаал авч болох бүх зүйлээр заддаг байсан. Одоо надад сариул үлдэх шивдээ. Намайг ахаад зүгтэж магадгүй гэд өндөр блокын хашаа барьж кодтай хаалгатай боллоо. Найзуудтай нэг их гавья байгуулсан хүн шиг л бардамнаж. Найз нь олол ирж байгаа зүтэй гэд өнгөрч ярьж байгаа нь зүрх зүсмээр аимшигтай. Ингээд дараагийн зүгтах арга бодож эхэлсэн. Хүн юу нэ хараа яаж ч магадгүй болдог гэдгийг ухаарсан да. Зарим хүмүүс яагаад байгаад байсан бэ гэж магадгүй. Үнэндээ зүгтах ямар ч боломж өгдөггүй, ажил хийдэггүй болохоор цаг минут бүр хамтдаа байдаг байсан. Ээлжид задуур би ухаан алдатлаа задуулж халуун хайрсан тэгээ төмрөөр эмзэг эрэхтнээ төлүүлж хутга заалгуулж цус нүчтэй холилцсны дараа тэр ир эмийн бохор ажиллаа хийж таашаал авдаг тийм гаж хүн байсан. Би өхөхийг зөндөө баддаг байсан ч бурхан намайг ийм амар тамлал үзүүлээд байгаа хэрнээ өхөлдөггүй байсан нь сайн уу. Гэхдээ би амьдралд гомдоогүй. Өөртөө маш их гомдож яаж яваад ийм хорвоогийн хамгийн адагтай таарч вдаа гэж боддог байсан. Гинэ тухайн ортол тэр хүн нам унтаж байсан. Би өөртөө өнөөдөр л зүгтээ тийхгүй бол амьд гарч чадахгүй гэдгийг олгоод гар харгаа хайсан. Бурхан надад зам зааж өгөөд би тэр аимшигтай хашаанаас гарч чадсан. Өвлийн хүүтэнд тавчгнаас өөр хувцасгүй чадлынхаа хэрээр ухаан мэдрэлгүй гүйсээр аймгийн айлуудын бараа харагдаад улам хүч орж гүйсээр араас ирж байгаа болов гэж эргэн харсаар нэг айлын хашаанд ороод ухаан алдсан байсан. Азар яаж тэр айл нохоогүй байж таарсан. Айлын хүмүүс намайг гэртээ оруулж ухаан орсны дараа түргэн цагтаа дуудаг гэхтэн би үгүй намайг хот руу явах руу нанцуулгаад өчөх гэж гуйсаар тэр хүмүүст би бүгдийг нь хэлсэн. Гэтэл тэр хүмүүс тийм хүн гэж тэр хүн харагддаггүй штэ гэж хэлээд гайхаж байсан. Удаагүй тэр хүн намайг гудамж болгоноор хайж байна гэж хүүхдүүд ирж хэлээд тэр айлын эмэгтэй намайг маш сайн нууж чадсан. Олон хүүхдтэй ганц би ихч байсан. Үнэхээр тэр үед бурхан надад тусалсан байх. Би 5 жил ажил хийгээгүй хүн ямар ч мөнгөгүй ээжтэй хэлээд зардал авч шөнө хот явах унаанд сууж тамийн амьдралыг ардаа үлдээж шинэ амьдрал руу явсан. Хотод ирэхэд ээж ахаад цагтаад өгье. Ингэж зүгээр орхиж болохгүй гэхтэн би. Үгүй, ахаад миний буруу болоод л хаагдана. Үнэхээр айж байна гэж хэлсэн. Ээж маань үргэлж намайг дэмжиж урам өгдөг хүн. Би өдөө зэрэгтэй яваа маань ээжийн минь тэр сайхан урмын өксүүд. Бид хоёр ярилцаад би ээжээсээ тусдаа түрээсээ байранд нуугдаж амьдрахаар болсон. Тэр намайг хайсаар л ингээд гадаадд байдаг нэг найзтай бүх цовлонгоо хэлтэл миний найз Монгол байвал ахаад баригдана хүрээд иргээд бидний илж виз хөөцөлдөж эхэлсэн. Хариу хүлээх 2 хоног надад 9 жил шиг санагдаж байлаа. Ашгүй виз гарч би явхаар болж нисэг онгоцны буул руу айдас төгшүүртэй явсан. Ээж маань гаргаж өгч чадаагүй. Тэр хүн ээжийг маань дагаж байж магадгүй гэж үзсэн. Онгоцон цусан ч би нисэг хүртлээ айдастай байсаар л хөрсөн, ниссэн. Үнэхээр би чадлаа гэж өөртөө хэлсэн.
Тэр үед аавыгаа маш их өгүүлж, өдөр бүр санаж уйлдаг байснаасаа ч их санаж, онгоцноос буудлаа байсан. Ингээд хэний ч мэдэхгүй гадаад ертөнцид хөл тавьж, шинэ амьдралдаа тавтай марил гэд найз минь намайг тасаж авсан. Энэ найз маань байгаагүй бол би яах байсан бол гэж ботхоос л амар. Найз минь сонсож байвал чамдаа баярлаад хандаггүй шүү. Тэр цагаас хойш 13 жил өнгөрсөн ч тэр хүн намайг хайсаар л байдаг гэсэн. Үнэхээр амар. Гэхдээ би Монголд очиагүй, эндээ хүнтэй сууж 2 хүүхдээ ээж болоод аз жаргалтай амьдарч байгаа. Гэвч тэр хүний аимшигт харгислал шүүн зүүдэн дээр ч намайг тамлсаар л. Миний хайжууд аав шиг минь түшиг толгууртай хаан минь. Би чиний хайжууд байна. Битгий муухай зүйл бод гэд тэрврээд унтдаг. Энэ бүхнийг бичээд сууж байхдаа зөндөө увилсан чинь манай хүн. Яасан? Яагаад болоод байгаа? Хинт бичиж байгаа бэ гэд гайхаад асуухад нь би зүгээр л аавынхаа тухай бичиж байна гэд хэлчихсэн. Тэр хүний тамлалыг надад тохиолдсон тэр бүхнийг хизээч хэлж байгаагүй. Чамаас минь нулимс гарах эсгүй. Би чамаагаа хизээч уйлуулахгүй гэж бурхан намлалт өгсөн гэд тэрвэрдэг юм. Энэ бүхнийг бичээд сайхан болчихлоо. Утга агуулга жаахан тэмгэн байж магадгүй. Гэхдээ зөндөө хичээж бичлээ. Өөрийнхөө тамлалыг бодож биш, ааваагаа маш их санаж байлаа. Аав минь байсан бол хамгаалах хүнтэй бол би энэ муу аратан хизээч надад тэгж хандаж тэр харгислыг би бүзэхгүй байсан. Хизээч дурсахыг хүсдэггүй, өнгөрснийг боддоггүйч тэр муухай хэсэг амьдралаас минь арилгахгүй байна. Яаж мартах вэ? Надад зөвлөд өгөөрэй. Бүгдийг нь чангаас чанга тэрвэрий, маш их баярлалаа гэсэн цаглыг нэгэн сонсогч маань л гэжээ. За өөрийг нь зөрүүлээд тэрвэрьяа ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би 1993 онд ээжийнхээ хамгийн бага охин нь болж төрсөн. Аав гэдэг үнийг мэдэхгүй. Ээж минь намайг 3 настай байхад өвөө эмээд үлдээгээд хот руу ажил хийхээр явж 90 очин л байдаг байлаа. Ирэх гэхээсээ илүү ирэхгүй нэг л дээ. Өвөө маань ээжээ хойд аав байсан. Намайг багаас минь нүд үзүрлэж их л хат үзэж өсгсөн. Унтаж байгаад нүдээ нэхэд гуталтай хөлөөрөө нүүрэн дээр гიშгэх гээд бос гэдэл зогсож байдаг байлаа. Би өвөөгийн өвөрт байнга унтдаг байсан. Тэр үед дотоож руу гараа хийдэг байсныг нь ойлгодоггүй байсан юм. Одоо бодоход мэдээ орсон цагаас эхлээд намайг оролдож байсан юм билээ. Ер нь багасаа л ээжийн дүүнарт хараалгуулж, том хамартаараа дуудуулж, ямар ч өөртөө итгэлгүй, дуугүй, туранхай бор охин болж өссөн дөө. Том болох тусмаа өвөө хөгшөрч сүүлдээ надад юу ч хэлэхээ болсон. Гэвч би түүнийг уучлж чадаагүй. 9 дугаар ангиад төгсөөд шууд бүх хамаатнууд өвөөгээд бүгдэнтэй нь харьцаагаа тасалсан. Эмээтэйгээ бол хаа нэг ярьдаг юм. Одоо би 33 настай. Анх 2011 онд өөрөөсөө ах залуутай танилцаад шууд охин биеэ өгч хүүхэдтэй болоод хамтдаа амьдарсан. Тэр залуугаас 2 хүүхэдтэй болсон. 2018 онд зодуулснаар цагдаад барьж өгөөд салсан юм. Гэхдээ 2 хүүгээ аавд нь үлдээсэн. Өөрөө аавын хайр мэдрээгүй учраас хүүхдүүдээ аавтайгаа өсөг гэж бодсон ч өөрийгөө байнга буруутгаж муу ээж гэж бодож явдаг та. 2 хүмүүс том болоод ээжигээ ойлгох байхаа гэж найддаг. Гэхдээ тэр хүн хөвгүүдтэй маш сайн аав. Их нэртэй л муу хань байсан юм. Ер нь багасаа аавгүй өссөн охид нэг л хүн гарч ирэхэд хайрлаад халамжлаад байвал энэ хүн л намайг хайрлах юм байна гэж итгээд ихэнх нь алддаг юм шиг. Одоо би багаар эдгэрч байна. Намайг гомдоож зүрх зүссэн хүмүүсийг уучлсан. Учир нь би 2025 онд бяцхан охинтой болсон. Охин үрээ хараад муухай зүйл бодохгүй гэж шийдсэн. Намайг хайрладаг сайн залуутай учирч амьдрал баялаг гэдгийг мэдэрсэн. Одоо охин үрээ өөршгөл өсөхгүй гэж байна. Эцэст нь хэлэхэд нэг нэгэндээ хайртай байгаарэ. За цагтл бичсэн сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Энэ цагтлыг унших өдрийн мэндийг танд хүргэе. Би 7 хоногийн өмнөөс л дугааруудыг чинь сонсоод одоо өглөө болгон сэрээд сонссоор байгаад өөрийнхөө багахан дурсамжийг сэрүүлье гэж хүслээ. Би одоо 34 настай, эхээс хоёулаа, доор байгаа цохин дүүтэй. Ээж минь босод ганц би өрх толгойлсон ээж нарын адилаар л өөрийнхөө жаргалыг хоош тавьж, охтынхоо төлөө амрагч завгүй ажиллаж, биднийг ихтэйд сургуульд төгсгөж, бүр жолооны курс хүртэл төгсгөж өгсөн. Дүү бид хоёулаа нэг охидтой. Тэднийг минь хүртэл харж хүн болголцсон. Харин 5 жилийн өмнөөс өөрийг нь хамгийн сайхнаар хайрлаж халамжилдаг хүнтэй нэг гэрт ороод аз жаргалтай амьдарч байгаа.
Нас нэмэх тусам хүн сайхан дурсамжуудаа бодон баясч түүгээрээ холлон энерги нөхдөг юм байна. Гэтэл надад сайхан гэхээсээ илүү дандаа гомдсон, шархалсан, хэн нэг намайг тэр үед өмгөөлсөн бол, хайрлсан бол гэх харуулслаар дүүрэн байгаад байх юм. Учир юу вэ гэвэл ээж минь намайг 7 настай байхад хойд ав гэх хүнтэй танилцуулж уулгүй дүүтэй болоод ирэхэд хойд ав гэх хүн намайг үнэхээр амар зодож цохиж үстэж чирж их л заваадаг байж лээ. Гэхдээ ээжийг минь байхгүй үедэл цадна. Харин энэ бүх яргалал одолгүй илэрч ээж минь намайг өмгөөлж тэр хүнтэй ёстой нёгийгээ үзэж нэг хідэлээ тайлцсан гэдг нь болж дүүг минь 3 настай байхад салсан юм. Наагац ах маань ээжэд өөрийнхөө охиныг авч өөрийнх нь хүүхдээ үлдээ гэсэн хатуухан шийдвэрийг тулгаж билээ. Ингээд хойд авах гэх хүн дахин гэр бүл зохиож дүүг минь мөн ч их зовоосон доо. Бид дүүтэйгээ амралтын өдөр болгон уулзаж усанд оруулж хувцлаад явуулдаг байж билээ. Харин нэг удаа дүү минь хүнчлөө толгойтэйг өрөө бүтээгээд мэгштэл уйлж билээ. Тийм жаахан 5 настай амьтан шүү. Энэ л үед ээж минь охиноо буцаагаад авах ёстой гэж ярс шийдэж Солонгос улсыг зорих шийдвэр гаргасан. Учир нь ор хоромтой болж 2 хүүхэдтэйгээ хамт амьдрахын тулд шүү дээ. Гэтэл нисгээс нь 7 хоногийн өмнө ирсэн дуудлага хойд аваас. Хүүхдээ маргааш гэхэд ирж авахгүй бол би асрамжийн газарт өглөө шүү гэв. Бүр өглөө 9 цагаас өмнө ирж аваарай гэсэн гэдэл бодчих. Ингээд ээж минь уйлж дуулан наах зах руу ярьж болсон бүх зүйлийг хэлтэл баг наах зах маань хүн илүүдэхгүй охиноо очиод аваад харин чи явдгаараа яв гэж билээ. Ингээд бид өглөө 9 цагаас өмнө дүүгээ заасан хаягаас нь очиод авахад аль хэдийн тухайн үеийн 2 шар утанд хэдэн хувцсыг нь хуваагаад гिचгсэн байж үлээ. Ээжийг явахаас өмнө 7 хоног дэндүү жаргалтай байж үлээ. Ээж минь дүүг 1-р ангид орох жил харин намайг 5-р ангид орох жил явж байсан. Явснаас нь хойш жинхэнэ навшин амьдрал эхэлсэн юм. Том наагац маань гэр бүлээрээ ирж бид хоёрыг харахаар болов. Тэгсэн дүүгийн минь хичээлийг давтуулах болгонда том үеэлэгч буруу бичлээгээд гараа зангидаж байгаад ард агц руу байнга цогтөг болж уйлуулах нь ихсв. Би энийг нь харж тэсэхгүй байсан учраас дүүдээ албаар дургуй юм шиг ашиглаж хэрэлдэж ад үздэг боллоо. Энэ яргаллаас дүүгээ хол байлгахын тулд тэдгээр үйлдэлүүдийг хийсэн. Тэр мэнч биелэлээ олж баг наагац маань дүүг ирж авахар боллоо. Гэхдээ том наагацын минь хэлсэн үг одоо ч толгоноос гардаггүй юм. 2 өөр эцгийн хүүхдүүд болохоор хоорондоо таардаггүй юм байна гэсэн. Гэхдээ би хизээж дүүгээ өөр хүний хүүхэд гэж харж байгаагүй. Тэр яргаллаас дүүгээ аврах гэж албаар тийм юм хийж тэгэж ажиллаж байсныг тэд яаж мэдэх вдэ. Ингээд дүүгээ авснаас хойш том наагац хамгаал муу хүнд хүчээр ажлыг надаар хийлгэж өөрийн 22-тэй охин хоёроо бурхан шиг л тагдаг байлаа. Би 15 настайдаа кондуктор хийж үрийн 5 цагт босож шөнийн 2 цаг гэртээ ирж 103 сар хоолоогоос сөөдөл орилж туйлдатлаа тэр ажлыг хийж билээ. Мэдээж цалингүй. Уг нь ээж маань хүүхдээ харуулж байгаа гэд сар бүр $100 байр хоолндоо нэмэрлээрээ гэд өгдөг байсан билээ. Тэр үеийн $100 чинь их мөнгө шүү дээ. Наац хичээн гэр бүл намайг яг л нэг бос огны шороо боол мэт үздэг байсан. Салхин цэцэг тусахад нэг цэнхэр өнгөм төрхтэй дээ. Тэрийг өөрөө төрөх гээд шидчихнэ. Мөн марганцтай усанд удаан байлгахаар хумс шаардлагатай гэдгийг нэг ч хэлж байгаагүй. Одоо миний хөлний хумс ер нь их муухай. Кондуктор хийж байхад ханаад хөрсөн ч хамаагүй орил гисээр байгаад миний хоолоо одоо сөнгөдөд тогтчихсон. За тэгээд ярил бүрэл их зүйлс байгаа. Хитэг нуурчих гээд байна. Зүгээр л энэ захиагаараа юу хэлэх гээд байна вэ гэвэл хүмүүс минь хүүхэд бүхэн цав цагаан цаас байдаг шүү. Тиймээс хүний өөр ингэж битгий алагчилж байгаарай. Та хин нэгэнд сайхан зүйл хий гэвэл зүгээр л хин нэгний сайхан дурсамжных нь нэг хэсэг л байгаарай. 2026 оны 4 сарын 25 Герман улс гэсэн байна. Загтал бичсэн сонсогчдоо маш их баярлалаа. Чамаага чангаас чанга твэрья. За сая бүр яг уншаад явцдаа. Би өөрөө сэтгэлийн гүн мухарт хийгээд цоочлсон байсан зүйлүүд маань сэдрээд гараад ирлээ л дээ. Тэгээд юу вэ гэхээр ээж маань ихчдүү, нахцууд маань ер нь манай дүү бит хоёрт нэлээд дургу байсан. Хоёр ахад маань бол хайртай. Гэхдээ бит хоёртой бол шал ондоо харцдаг байсан. Тэгээд
Өөрсдийнхөө хүүхдүүд гадаа тоглож байхад одоо дүү бит хоёрыг гаргадгүй тий. Тэгэл хүмүүс гаднаас орж ирэхэд яг улаан нүүрэн дээр мань муу хэлдэг. Тэгэд яхав тэ миний хоёр ах эцэг ондоотой тэр мэрийг бүр ингээд ямар ч хайр найргүйгээр одоо миний хажууд ярьдаг гэсэн байгаа даахгүй юу. Тэгээ би миний уруул нэг юм жоохон дараагаар гэхүү нэг юм зузаан оролт ахгүй юу. Тэнгүүд манай тэр ээжэн дүү над уруулаад тат гэл бүр байнга тэгдэг тэр нээр дарамттай. Тэгэд би одоо яаж уруулаад татахын тэр хөвгт шин тэгэл төрсөн штэ тий. Одоо орчин үед тэгсэн чинь хүмүүс яг ийм уралтай болох гээд одоо филлер шахуулдаг болцсон хэмжээний тий. Тэгээд цаг хугацаа үнэхээр өөрчлөгдсөн байна. Эгчнэр ч одоо хөгшөрсөн байна. Тэгээд оюутан болсныхоо дараа би ээжийн дүүгийн амьдардаг байсан. Тэр үед яагаад ч юм те одоо хөргөчнөөс нь хоньны гой хулгайлсан хэрэгт гүтгэгдэж явлаа. Гэх мэтэр маш олон хар бараанд дурсамжууд байдаг. Тэр маань ингээд сэтэрч гарч ирлээ л дээ. Тэгээд үнэхээр харамсалтай томчууд хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд хар бараанд дурсамжуулдэж маш их гомдлыг тэлгэж насан туршид нь тэр хүүхдийг одоо сэтгэлийн там дунгаана гэдэг бол асар их хараасл байдаг. Тэгээд та бүхэн минь эргэн тойрондоо байгаа бүх хүүхдүүдийг аалагчлалгүй яг энэ тэнцүү хайрлаж тэ сайхан дурсамж үлдээж байгаарэ гэж уриалмаар байна. Ингээд өнөөдрийн дугаарыг хүргээд өндөрлөж байна. Та бүхэн минь захилагчийг хүсвэл комент хэсэгт байгаа линкэн дээр дараад л бичээрэй. Мөн subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.